цаггүй эргэн дурсах нэг дуйнхтай миний Монголын би бол Монголын урлагийн гэр бүлд төрсөн. Энэ урлагийн гэр бүлд төрснөөрөө бахархаж явдаг хүмүүсийн нэг л да. 1964 онд аав ээж хоёр маань ихтлгүүрээс надад гармон гэдэг хөгжим анх миний төрсөн өдрөөр авч өгч ирсэн. Бид хоёр цэцэрлэгт байхад нь 5 настай байхад нэг гармон хөгжим авч өгсөн. 250 төгрөгөөр. Тэгээд тэрийгээ цэцэрлэгт байхдаа тоглоно, хүүхдүүдийнхээ одоо концертанд тоглоно. За тэгээд сургуульд ороод 10 жилийн сургуульд орчход 5-6 дугаар анги хүртэл тэр гармон хөгжмөө тоглож концертанд ороод явдаг байсан. Өөрөө тоглож сурж хүнээр баг зэрэг заалгаж исэн тэр нэг мөч бол намайг хөгжимд анх ойртуулсан, хөгжимтэй анх харьцуулсан ийм он жилүүд байсан юм байна. Урлагийн хүн болох явдал бол ер нь багаасаа бас надад харагддаг байсан. Ягаад тэгээд зэрэг одоо сонсголыг сайтай юмыг одоо ерөөсөө яг аялаад өгөх юм бол тэр чигээр нь одоо авчдаг, өөрийн болгоод авчдаг тийм хөвгт байсан. Энэ бол намайг цаашдаа бол урлагийн тайзыг түшиж амьдрах, урлагаар амьдрах ийм зам мөрийн маань их л байсан юм болов уу гэж боддөг шүү дээ. Ер нь би бол хүүгийнхээ одоо багш юм да. Тэгээ миний хүү тэгээд одоо миний шав юм да. Учрал өрөөлөөр миний одоо 1-р ангиас ахуулаад дуу хөгжмийн багш нь манай ээж дуу хөгжмийн багш, манай сургуулийн дуу хөгжмийн багш гэдэг утгаараа манай ангид анх орж ирсэн. Тэгээд ээжээр анх одоо дуу заалгаал, нот заалгаал, доорэ гэд ингээд ингэсэн бас л азтай хүн. Ер нь л миний хэлсэн зүйлийг гэр орондоо очиод тэрийг баттах нь хоёулаа. Тэгээ нотод өөрөө хэлвэл тэр нотны одоо гам энтерийг уншин хоёулаа 3 дууг энэ дуулна. Тэгээд ер нь л одоо тэр миний заасан юмыг гэртээ очиод надтай их тэгж баттгаж тэрийг давтаж тэгээд нотны хэмжээ энтерийг одоо өөрийн болгож авдаг байсан да. Уняр бутан хөшөглөж байгада нори шууд ганан нисэт ухаантай чимэн өмрөх бидээ. Би хүүдээ маш их баярлж явдаг. Ягаад гэхээр зэрэг энэ айлыг ах дүүгээ ичээ аавгаа маш их мэдэрдэг, хайрладаг, хамаг зүйлээ зориулдаг. Тийм учраас хүүдээ би их баярлж явдаг юм да. Ажил хөдөлмөртэй амжилт гаргаж, олон түмнийхээ хайрыг хүлээж, ингэж сайн хүн болж төлөвшөж, хүмүүжиж явж байгаад нь би их баярлж ядг юм аа хүүдээ. Ер нь эстрадынхнаас миний хамгийн их хүндэлж авдаг хүн бол Жага. Хүний хувьд даруй хүнтэй харьцаж байгаа байдлаараа надад их таалагддаг үгэд байгаа юм. Ингээд 6-р ангиасаа эхлээд бид нар бас нэг жижигхэн бас нэг хамтлаг энэ төр байгуулад тэр хамтлаг маань бол ер нь 7-8-р ангитаа бас нэлээд энэ тэнүүгээр хаяа очиж тоглолдог энэ төр болоод гаднаас ганц 2 хүүхэд аваад тэгээд 6 өшөө гэдэг нэр өгөөд тэр чи одоо 5 өшөөний үед 6 өшөө гэдэг чи одоо жоохон олноос жоохон онцгойрох гэсэн л одоо асуудал байсан баг л та. Тэгээд яг 6 дугаар сургуулийн тэгээд 6 хүүхэд гэдэг утгаараа 6 өшөө гэдэг нэр өгсөн. Аштайхан дуулаад, аштайхан хөгжим тоглоод ингээд найз нөхдийнхөө өмнө, аштайхан охтуудын өмнө
багш нарынхаа өмнө эвтэйхэн харагдана гэдэг бол бас тийм ээ амьдралын гол зорилго биш юм а гэхэд тухайн үеийн яг тухайн насны тэгээ миний хүсэл мөрөөдлийн нэг л байсан л да. Тэгээд энэ утгаараа бол бас бусдтай энэ тайз чинь үзэл бодлоо хуваалцах бас маш том боломж юм байна гэдгийг ухаарсан үе бол тэр гэж боддог. За тэгээд 10 жил төгсөөд хоошоогоо бужигнасаар гад нэг мэтгэд эрхүүд хэлний бэлтгэлд очсон. Эрхүүгийн хэлний бэлтгэлд байхдаа бас нэг хамтлаг байгууллаа. Манай хамтлагт одоо тэр тухайн үед Баян Монгол дуулж исэн одоо Ховын Галхүү маань бас дуулдаг байлаа. Ховын Галхүү шин тухайн үед эрхүүгийн багшийн дээд сургуулийн хөгжмийн анги сурч исэн. За тэгээд одоо нэг жилийн дараа хонхын цогцойхон манай тэр хамтлагт ирсэн. Тэрнээс өмнө хонхын инквайр бас байсан. Оюун бол тэгээд бас маш сайхан даралт хөгжимчин байлаа. Манай бас саксофончин одоо Буржгар Болдоо бас манай чуулгад байлаа. За нэгдүгээр сургуулийн топ эцгийн гавл гэж ярьдаг манай Батбаяр маань бас бөмбөр тоглодог байлаа. Ер нь их сайхан одоо аястай залуучууд тэр байгуулсан одоо цэцгийн там гэдэг нэр өгсөн. Тэгээд тэр хамтлагт маань дууж хөгжимдөж байсан юм а. Тэр тухайн үед бол анх удаа л гадаад оронд гарч анх удаа ээж аваахаа гараас холдож анх удаа л тэр олон аавын хөвгүүдийн дотор одоо бие дааж амьдрах гэж оролдож исэн тэр үед надад хамгийн их хань болж исэн юм бол одоо дуу хөгжим гитар байсан. Тэгээд тэр үед эрхүүд одоо миний олон дуунууд анхны дуунууд бас зохиогдсон. Одоо хүүхэд нас ч гэх юм уу төрсөн өдрийн дуу анхны цас нэлээд олон дуунууд тэр зохиогдсон юм байна. За би одоо та бүхэнд 1970-ад онд эрхүүгийн их сургуулийн хэлний бэлтгэлд байхдаа анх зохиож дуулж исэн Хан ертөнц гэдэг дуугаа дуулъя. Энэ Хан ертөнц гэдэг дууг дуулаад тухайн үед одоо хайр сэтгэлдээ халдуурсан залуучууд хайртай бүсгүйдээ үнэнч сэтгэлдээ илэрхийлж энэ дууг дуулаад ангарын мөрн одоо гүүрэн дээрээс хайртай бүсгүйгийнхаа альчуурыг атхан ус руу өсөрч альчуурыг чинь би усанд норохгүйгээр сэлж гарч ирнэ гэж үг гарч одоо ингэж одоо хайр сэтгэлдээ баталж исэн үеийн дуу юм байгаамаа. Тэгээд би энэ дуугаа дуулъя. Гэнэн залуу насны ариун үнэн сэтгэлээр гэрэлтэнхэн хорвооц хайрлан явах үнтэйгэж гүнзэнхэр байгуулдан хөвөнөөс гандам мөршгүй дурлаа долонсоо Хан ертөнцийн өнчин саран айдан халуун зүрхэнд минь чи ганцаар хайрлан тэтгэх ханин жаргал итлэж хангархан хорвог хамтар туулах гэж ха холос харин утгаас хүний хүү харин сэтгэлээр чамдан долонсоо Энэ Хан ертөнц гэдэг дуугаа би 1979 онд Баян Монгол чуулгын уран бүтээлд дуулж байлаа. Тэгээд одоо яг тухайн үед одоо Галивлет гэдэг ч юм уу одоо ингээд хөгжмөн зохиолчдын холбооны одоо нөхдүүд ах нар Монголын зохиолчдын эвлээ хорооны нийтийн дууныг чидэх юм одоо дууны шүлгийн секцийнхэн тэр дундаа агуу яруу найрагч Бэгзийн Холонгой энэ бол
сонсчоод нэг юм хэлээгүй. Яг хуу залуу хүүхдийг одоо ууц нурууг нь аваад явах уу гэж урмын бодсон байж магадгүй. Мэдээж хэрэг болохгүй бүтэхгүй юм байсан бол одоо хэллэггүй явах уу. Тэгвэл болж бүтсэн гэж би бас хэлэхгүй. Зүгээр миний урмыг л бодсон. Энэ хүүхд цаашаа юм хийх юм байна. Тийм бахтар одоо энэ уран бүтээлийн ямар ч байсан нийтэд хүрэх нь зүйтэй гэдэг дээр одоо санал нэгдэжсэн баха. Тэгжээж миний анхны уран бүтээлүүд хүнд очсон. Орсын цагаан хусган хайрын аянд нахалсан. Оюутан гинэн залуунаас мөрөдөлтөн цэцэгэлээсээ ангар мөрний зодон донего байсин аян хөвсөн анганы хайрын болцоого үний нутагт үлдээсээ неужели прошло Хүүгийн одоо тэр оюутан насны өдрүүд үнэхээр зүрх сэтгэлд их ойрхон байдаг. Содон тод байдаг. Яг одоо нэг 70-аад оны дунд үеийн эрхүүгийн одоо хүмүүсийн байр байдал тэр нэг анх болсон тэр намрын налгар өдрүүд тэр алт тэрэгний буудал болгон дээр одоо тэр жимс ногоогоо зараад орилоо зогсчдаг 90 хувцастай орс авгаачуудын дүр төрх одоо хүртэл одоо надад харагддгийн яг одоо хүүхд ахуйн одоо тэр содон дурсамж болоод үлдсэн байна л да. Авьяастайг нь ард түмэн үзэгчд баталдаг. Би тэдэнтэй санал нэг. Дуу дуулах, хөгжим зохиох, шүлгээ сонгож байгаа нь их хэрсв. Мэдрэмтгий юм болгонд сэтгэлээсээ хандаж чаддаг. Тэр чанар нь дуулахт нь бүр илүү илэрдэг шүү. Ленинград бид нар чинь бас зүгээр байхгүй. Ленинградд 3 нөхөр гитар өөрөөж явсан байдаг байхгүй юу. Тэг. Нэг нь болох тэр одоо манай энэ гайвч үчийн чулуун хүү бас тэр үед сурж байсан. Нөгөөх нь болох тэр манай уран сайханч Бадрууган болох тэр бас нэг жоохон тийм зохиолын талын дуунуудаа гитараар одоо татад тоглоно. Чулуун хүү болох тэр тийм ардын дуунуудыг 12-тай гитар дээр татад тоглоно. За миний хувьд бол банзан гитар 12-тай гитар дээр бол өөрийнхөө зохиосон дуунуудыг дуулах ийм байдалтай ийм одоо жишээлбэл 3 нөхөр байж тээ тийм ээ халахын баяр гэж ярьдаг байсан Монгол улсыг тунгалсны баяраар оюутныхаа өмнө тэгэл цувраад гарч дуулдаг ийм байсан. Ингээд сураад байсан тэгсэн чинь л ерөөсөө сурж байсан сургууль маань барилга архитектурын дээд сургууль байсан. Үзэж хараад байгаа юм дандаа л одоо рок тал руугаа поп тал руугаа юм үз сонирхоод яваад байдаг. Миний сонирхол бол дуу хөгжим болоод явчихлаа сүүлдээ бүр. Тэргээр дагнамаар санагдлаа. Амьдралаа урлаггүйгээр төсөөлөхийн аргагүй болж ирлээ. Тэгэд би аав ээжтэй хэллээ. Аав ээжийнхаа найзууд болох одоо энэ ардын жүжигчин хайдуугаар нэг захиа бичлээ. За дараа нь хөгжим зохиолчтой холбооны дарга байсан төрийн шагналт ардын жүжигчин гонжиг сумдаагаараа бас нэг захиа бичлээ. Ингээд би баримлчин дасцгийн хүү жаргал сайхан байна. Одоо ингээд би Ленинградын барилгын сургууль сурж байгаа маа. Гэтэл одоо зүрх сэтгэл маань одоо урлаг дуу хөгжим рүү одоо ингээд тэмүүлээд болтгоо. Тэгээ одоо та юу гэж зөвлөх вэ? Би урлагийн сургууль руу орох юм боломж муулан байна. Тэгээд энэ тал дээр таны саналыг авах гэсэн юм аа. Аав ээжтэй би бас дуулгасан байгаа. Тэгээд яг аав ээж юм найз гэдэг утгаараа та бүхэнд хандлаа гэсэн захиа бичижсэн хүн шүү. Тэгээ нөгөөдөл маань бас их тийм эерэг сайхан юу ирсэн. Бид нар ч гэсэн одоо жишээлбэл хайдуугаа бичиж байгаа. Ахын ч гэсэн одоо шал өөр мэргэжлийн жишээлбэл одоо хэвлэлийн талын мэргэжлийн хүн байж байгаа. Тэгээд шал ондоо сургуульд очоод дараа нь бол урлагийн сургуульд орсон гэдэг. Гончсуулгаа орох дээр би ч гэсэн ахын ч гэсэн одоо анх Оросд малын эмчийн одоо шугамар сурж агаад дараа нь урлаг руу дуу хөгжим рүү урлагийн одоо хөгжмийн сургууль руу орсон хүн штэ гэдэг. Ингээд энэ хоёр хүний одоо мундаг том хүмүүсийн захиа надад бас үнэхээр энэ сургуулаа бол хайж болно гэсэн баг виз болсон байхгүй юу. Тэр Ленинград сургуульд байх хэвээр одоо тэгэл
тэр урлаг дийлэл тэр хүүхэд чинь одоо нэг олон хүн захиа бичиж тэнд одоо ерөөсөө соёлын яам гэж байсан тэр үдэд хүсэлтэй тавьсан тэрэнд элчингийн хүмүүс хүсэл тавьсан ерөөсөө тэрнийг биелэхгүй болохоор нь миний хүү тэгэл ерөөсөө тэрийг одоо урлагийн хүн болохоор шийдсэн ирсэн тий. Тэгээ зүрх сэтгэлийн дуудлагаараа тэгэл шууд Монгол руугаа очие. Урлаг соёлын ажилд оролцъё. Тэгээд ингээ улсын филармонд би тэгтээ нэг жилийн чөлөө авцсан байсан үеэрээ анх Монголд ирээд Баян монголчуудад дагалдан дуучин гар орсон маань 79 он байсан шүү. Чингис хаан хамтлагийн жаргал сайхан бид нэг голын усаар ундааж өссөн амт нөхд. Би тэрнийг бидний үеийн хамгийн алдар дуучин гэж боддог юм. Ер нь бол 60-аад онд бүгд найрамд Монголд улсын соёлын яам социалист бус орнуудтай хийсэн хамтын ажиллагааныхаа гэрээний журмаар бол жил болгон зуны сайхан цагт тэр тухайн социалист орнуудын одоо хамгийн шилдэг гэсэн хамтлаг дуучдыг Монголд асарч тоглуулж эх орныхоо тэр дундаа нийслэлчүүдтэй бол тоглолтын үзэж төлөвлөдөг байсан. Энэ утгаараа бол 60-аад оны дундаас одоо Германы Бонненбергийн оркестр гэдэг юм уу эсвэл одоо Польшийн Петр Янчерскийн рок хамтлаг гэдэг юм уу. Ер нь одоо маш олон хамтлаг дуучид ирсэн. Тэр дундаа бүр одоо би санаж байна Америкийн одоо нэрт эрхчлэлийн төлөө тэмцэгч улс төрийн дуучин Дин Рид ирж ирсэн тийм ээ. Мөн одоо Польш зөвлөлтийн нэрт дуучин Анна Герман ус ирж ирсэн. Ер нь бол маш олон хамтлаг дуучид ирж ирсэн. Тэгээ энэ хамтлаг дуучдыг үзэжсэн тэр үеийн залуучууд бол үнэхээр яг тэр үеийн одоо сэтгэлгээгээр тэр хөгжимд нь хөглөгдөөд гитар тоглож сурах юмсан. Энэ аргон гэж ямар гоё хөгжим юм бэ? Бөмбөрийг яаж ингэж одоо нүдэж сурах вэ? Бөмбөр яаж олох вэ гэх юм уу? Ийм хүсэл мөрөөдлөөр бол өдөр хоногийг өнгөрүүлж ирсэн. Яг энэ үед одоо бас Монголын араажууд ажиллаж ирсэн хөгжмийн редакцийн одоо ерөнхий редактор Монгол Улсын урлагийн газрын төмрийн чимэд дорж байгаа. Өдөр болгон гадаадаас ирэх тэр орчин цагийн хөгжмийн бичлэгтэй тэр хэдэн 10 хальсыг хүлээж авах тоолондоо санаа зовдөг гэсэн гэж. Яг бол буцаагаад илгээх Монгол одоо сайхан дуу хөгжимтэй хальс явуулах тийм юу байхгүй, боломж байхгүй. Яг бол тэрийн одоо хөгжимчин алга, дуучин алга, тэр бичих студент ч өвлөө төмрийн чимэд дорж байгаа юуны төр юу бодсон бэхээр энэ студийг нэг эвтэйхэн болгоод араажийнхаа студийг эвтэйхэн болгоод тэр нь хажуудаа нэг тийм жижиг оврын цахилгаан хөгжмийн хамтлагтай болоод ингээд 2 3 дуучинтай болоод энэгээрээ сайхан хөгжимдүүлээд дуулуулад бичээд тэгээд социалист оронд одоо тэр хамтын ажиллагааныхаа гэрээний журмаар тийм ээ энэ хальсуудыг илгээхгүй бол дандаа л аваад идэг буцаагаад өгөх юм байхгүй. Ингээд их санаан зовдөг байсан гэж байгаа юм. Тэгээд энэ тухайн үеийн араажууд телевиз улсын орны дарга Жалан Ааж уугаад хэлсэн байдаг. Тэр нь бол одоо яг тэр ардсан Германы Бонненбергийн оркестр ирэх үедээ одоо яг таарсан. Тэр оркестрийн тоглолтыг хийсэн Жалан Ааж уугаад үзүүлсэн. Яг тэгээд ерөөсөө яг ийм нэг 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй 2 3 дуучинтай ийм нэг хөнгөн хэмжээний тийм ээ баг оврын ийм одоо цахилгаан хөгжмийн хамтлагтай болгоё гэдгийг бол одоо би ясаар тавьсан байдаг. Ингээд 1967 оны 7 сарын 15-нд тухайн үеийн мэдээлэл радио телевизийн улсын орны дарга Жалан Ааж уугын тушаалаар Монголын радио телевизэн дэргэд анхны цахилгаан хөгжмийн чуулгыг байгуулсан төвхтэлтэй. Энэ чуулга бол хожимоо 2-3 жилийн дараа улсын филармоны Баян монгол чуулга гэж нэрлэгдсэн. Тухайн үеийн соёлын яамны дэд сайд байсан нэр зохиолч Лодо Дамбуга нүүбийн одоо төлөөлөгчд нэг хийсэн
Оройн заагны үеэр улсын ардын дуужийн чуулгын одоо дуучин тухайн бас том одоо байсан манай Төмөн Дэмэрлэгааг дуулуулчаад тэгээд тэр нөгөө нэг үйл ажиллагаанд харчаад хэдүүлээ сайхан ширээ тойр суугаад нэг бас нэг жоохон одоо тийм ээ ажилдаа хийгээд дууссан усад урлагийн дайл цайлаад байж исэн чинь Төмөн Дэмэрлэгаа ард хөгжимдсөн ардын дуужийн чуулгын 4 ятгачин залуу бол Лодо Дамгайн анхаарлыг их татсан юм шиг байна. Тэгээд тэдэртэй ярь сууж ягаад та нар 4 биелсгийг сонссон уу? 4 ятгачин, 4 биелэс, 4 англи залуу, 4 монгол залуу. Гэхдээ ер нь та нарыг одоо ингээд бас дэмжээд өгвөл та нарын гитар бариад энэ төр биелстэй хэмжээний одоо биелс маягийн тим хамтдаг болж чадах уу? Квартет болж чадах уу гэж асуусан гэж байгаа байхгүй. Энэ одоо тухайн үед одоо нөгөө Германы болон Польшийн рок хамтлагуудыг үзээд өстой дотор нь захтанцсан байсан одоо манай Наранбаатар ах, Батсайхан ах, Цэрэнбата, Эрдэнэ хоёрын ах энтрийн одоо жинхэнэ нөгөө захтансан газар нь майжна гэж болоод тэгэлгүй яах уу гэл ингээд хүлэн зөвшөөрж маргааш нь ерөөсөө сайдын өрөөнд очиж энэ тухай ярьж сууцгаая гэж ингээд тэр орой үнэхээр том асуудал хөгжсөн тийм орой байдаг байхгүй юу. Лодо Дамгай гэж манай үндэсний том сэхэтэн их зохиолч тухайд Битлсийг сонсцсон, дурлцсан байсан тэр даргын дэмжлэгтэйгээр соёл эрдэнэ хамтлаг байгуулагдсан. Нэгдүгээр тайзан дээр гарсан маань 70 сон гэж үздэг. Энэ бол Баян Монгол чуулгатай хамт тухайн үед Баян Монгол чуулгын бас гол дуучин байсан Хайдвын Төмөрбаатар хөдөө томилтоор ажиллаж исэн үе таарсан. Тийм учраас бол одоо би заримдаа Төмөрбаатарын дуулж исэн одоо янз бүрийн дууг бас дуулах хэрэгтэй болсон. Тэрийг ч дуулж исэн. Тэгээд бас өөрийнхөө зохиосон дээр хан ертөнц жишг юм уу. Тэгээд бас зөвлөлтийн одоо дуучдын дуунуудыг ганцаараа болон янчин дулмтай хосолдуулж ирсэн юм. Тэгэхээр одоо бодоход бол үнэхээр бас агуу сайхан уран бүтээлчтэй нэг тайзыг хуваалцаж олонний өмнө гарч тийм ээ. Урлагийн одоо алтан тайзны амьдрал маань ихсэнд би бас өөрийгөө хацтай юм шиг боддог юм аа. Үүний зохиосон бүх дуу хүмүүст хүрсэн гэхэд хэлсдэхгүй зэ. Би жагааг Монголын эстрадын урлагийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан цөөн хүмүүсийн нэг гэж үздэг. Намсрааж байгаа бидний маш сайн ойлгоод энэ нэг залуучуудыг бүгдээ нэг дор цуглуулвал бас эдний уран бүтээлд ахиц гарч тийм ээ уран бүтээлийн тал дээр одоо бас шин юм хийгдэх юм магадлал байна гэж үзсэн үү. Ямар ч үсэн Бадмын цолмон бит хоёрыг бол соёл эрдэнэ хамтлагт орохыг зөвшөөрсөн. Ингээд одоо Галсанбат, Нандин цэцэг за ингээд миний андаж байгаа Гончгийн жаргал сайхан маань Баадаан Дамдин гэж одоо гайхалтай даралт хөгжимчин. Эдгэр дээр Дашуулын Дамдин сүрэн эдгэр дээр бид нар анх орж байгаа. Тухайн үед баяраа маань хойшоо сургуулж яваад бас эрээг байсан үе. Ган хоёуг бас хойшоо сургуулж явцсан байсан. Ер нь одоо эрэгтэй дуучин бас эрээг болцсон байсан үе л үү дээ. Тэгээд соёл эрдэнэ хамтлагт орлоо. Ингээд соёл эрдэнэ хамтлаг яг сэтгэл санаа нэгдсэн хамгийн сайн найзууд ингээд одоо дотоод гадаадын дуунуудыг их сонсдог. Тэгээд өөрсдийнхөө зохиосон дуунуудыг бас нэг навьтэйхэн байдлаар найруулж дээрэс нь одоо Монгол ардын дуунуудыг ч гэсэн бас нэг одоо найруулах тал дээр бол одоо санал солилцдог. Тэгээд хамгийн гол нь тэр уран бүтээлээс гадна эхлээд бид нар маш сайн найзууд болсон. Гэр орноороо очдог. Ийш тийш хамтдаа дандаа л одоо явж идэг. Нэг хамт олон болж бүрэлдэнэ гэдэг бол бас хугацаа шаарддаг юм байна. Ингээд бид нар хөдөө гадаа явсан ч гэсэн тэр цаад хувь усуудынхаа тэр зан аран шин амьдралын хэв маяг уран бүтээл хийх одоо арга барил энэ болгонд нь бид нар бие биендээ уусаж нэг сул бүл болж ингэж одоо ажиллах юугаа эхлээ бол тавьсан.
Идийг албом уртсан өнгөтэй найдаж байгааси намун зодон аястай. Тэгээд тун удахгүй одоо уран бүтээлүүд гарч ирсэн. Яг одоо соёл эрдэнэ хамтлагийн бас нэлээд олон улсын тавцсан дээр олон улсын уралдаанд тийм ээ байр эзэлж том шагнал авсан уран бүтээлүүд яг энэ үеэс эхэлж төрсөн залуучуудын дунд ер нь нийгмийн дунд ямар байх вэ? Уран бүтээл маань хүнд яаж хүрэх үү? Хэн таалагдах уу? Хүүхдэд юу гэж байгаа юм? Хөгчөд юу харуулж байгаа? Энийг их сайн бодож уран бүтээл хийх ийм зам руу орсон доо. Нарлаг Монгол орон насаран амьдрах нутаг намайг төрүүлсэн ээжи номон сургасан багш ертөнцийн үзэсгэлэн гоо ерөнөр учирсан нутаг ердөөч марташгүй өдөг юугаар цочгүй эрдэн чи миний хагцшгүй амьдрал чи миний ханшгүй жаргал чи миний хагцшгүй амьдрал чи миний ханшгүй жаргал толшгүй өргөм талтай толшгүй олон амалтай өрдийн түүхэнд нэртэй уламжилт Монгол орон хөрсөн дээр чинь би төрснөө хувь заяа гэж бахархдаг хүний сайхан орноос ч хайгуу илүү гэж боддог чи миний хагцшгүй амьдрал чи миний ханшгүй жаргал чи миний хагцшгүй амьдрал чи миний ханшгүй жаргал. Амьдрах нутаг намайг төрүүлсэн ээжи номон сургасан багш ертөнцийн үзэсгэлэн гоо ерөнөр учирсан нутаг ердөөч марташгүй өдөг юугаар сочгүй эрдэн чи миний хагцшгүй Улсын бэлтгэн соёл эрдэнэ хамтлагийн уран бүтээлч дотроос
Дэмчиг доржийн галсан бат, гончихын жаргал сайхан, дасцүгийн жаргал сайхан гэсэн 3 одоо зохиогч байсан. Яг тухайд одоо би өөрийнхөө үеийг ярьж шүү тийм ээ. Энэ 3 зохиогчийн уран бүтээл дээр голлон. Бид нар бол одоо яг нэг уран бүтээл дээр тэнцүү дуу зохиох ийм бичгтэйг хууль байл л да. Ярьцдаг. За энийг ингэж чиний энийг ч оруулчих, энийг найруулчих ингэж. Дээрэс нь Монгол ардын дууны найруулга бол бас нэг жоох орно. Дангинда бугумай ханна каван дere дерветван кисадалаго таврата багхойор мутч дамай дундер тусадван куштанлего. Дээрэс нь Монголын хөгжим зохиолчдын уран бүтээлүүд бас орно. Одоо хөгжим зохиолч Жанчууган ч гэдэг юм уу, хөгжим зохиолч Бихбатын ч гэдэг юм уу те. Мөн гадны яруу найрагчдын уран бүтээл бас орно. Мэдээж ганц 2 гадны дуунууд бас хавчуулагч орно. Уран бүтээлийн шагнал гар дээр авсан өдөр бол одоо соёл эрдэнийхний хувьд бол маш сайхан баярын өдөр байна. За ингээ бид нар чинь тэгээд одоо бөөнөрөө хамтлагаараа хэдэн дуучтай аваад тэгээд Баянгол юм уу Улаанбаатарын рестораны хууцаанд очиж одоо хууцаа идэхээр очино. Соёл эрдэнэ хамтлагч ингээд бөөнөрөө л нэг л урт төстэй, өргөө өмдтэй, нэг л одоо санаа зовж өхмөр ганган улсууд бөөнөрөө явдаг. Ганц нэгээрээ бараг явахгүй шахуу. Тэгээд л ер нь зөрсөн хүмүүс болгон одоо эргэж харна. Тэр болгоно ирж уулзаад авахгүй. Өнөөдөртэй адил хүн болгон одоо гар утсаараа зураг авъя гэх биш. Тэгэл холоос харна. Тэгэл одоо нэг тийм бас нэг зарим нь бол шууд ирээд уулзах чадахгүй. Нэг тийм бэргсэн байдал үзэгд. Манай ард түмний юу тийм л байсан л да. Тэг цаг үе тийм байсан. Жохон даруулгатай байсан. Одоо бол ерөөсөө шууд хүзүүж аваад селфи гэдэг болсон үе шүү дээ. Төрсөн өдрийн дуу маань бас нэлээд балбалж байсан үе бий. Нэлээд хожим бол одоо 6:45 ингээд дуу маань бас л одоо 100 хэдэн удаа 6:45 гэж ойрлоо. Галзууруулсан дуу боллоо гэж сонин дээр бас бичүүлж байсан үе бий л дээ. Энэ бол байхал юм, байдаг юм. Хүн бол өөрийнхөө үзэл бодлыг хэлэх ёстой. Тэр утгаа хэл ам гаргах ёстой л. Энийг бол би эрүүл үзэл гэж боддог. Хүлээж авч ясан тухайд бол. 45 Монгол судлаач Япончууд бид бүр социализмын үед 645 дугаар нь сайн таньдаг болсон билээ. Чингис хаан хамтлагийн жаргал сайхны ер нь Монголын эстрад урлагийн Чингис хаан болсон шиг санагддаг. Ер нь урлагийн хүн байх. Уран бүтээлч байх. Бүр эцэст нь яг хүн байх. Ийм үүрэг зорилт, ийм ухаан бодол, ийм одоо соёлд тэр үед бид суралцсан болов уу гэж боддог. Одоо ингээд миний найз нар соёл эрдэнэ хамтлагийнхан Баян-Монгол чуулгынхан одоо манай ах нар олон жил бас тоглож байгаа. Одоош бас тоглоо явж байгаа усуд байж л байна. Манай найз нарын өнөөдрийн одоо уран бүтээл хийж байгаа байдал, бие авч явж байгаа байдал энэ болгон бол тэр 80-ад оны ихэнх үеийн соёл эрдэнэ бидний хамтдаа тэр авсан тэр хүмүүжил, тэр тайзны соёл, нийгмийн өмнө нийтийн дунд өөрийгөө авч явах соёл энэ болгонд тэр тавигдсан тэр соёл маань одоо хүртэл явж байгаа л гэж би ойлгодог.
Соёл эрдэнэ хамтлагийн хувьд бол аймгийн төвд болон сумдад өдөрт 4-5 удаа тоглож исэн байдгийн. Тэгээд зарим усуд бас гайхдгийг. Бид нар ч гэсэн одоо гайхдгийг. Яаж тоглож исэн болоо? Яаж тэгж олон тоглож исэн болоо? Яаж үзэж исэн болоо гэд бодоод исэн ч ерөөсөө соёл эрдэнэ хамтлагийн тухайн энэ тоглолтууд ерөөсөө нэг удаагийн тоглолт нь нэг цаг 10 минут хугацаатай. Тэгэл яг л нэг киноны сеансаар тийм ээ тоглолцдог 2-оос 4-өөс 6-аас 8-аас 10-аас гэдэг тоглолцдог. Бид нар бол гавьяа байгуулсан биш байхгүй. Хамгийн гол нь дуртай ажиллаа хийж тийм ээ залуу халуун насандаа тэр газрын хол хөдөө гадааны тэр хүйтэн нойтон тэр хүнд хүчээр маягийн хөдөөгийн тэр бартаа ихтэй зам өнөөдрийнхтэй адилхан бүх одоо аймаг сум хоорондоо засмал замтай холбогдоог байсан. Говийн сумнууд жишээлбэл одоо өмнө говь энтрийн сумнууд бол хол шидэ хоорондоо 200 км 300 км бол бай. Тэр хооронд чинь юу айл майл байтугай мал алдахчгүй ан амтан харагдана. Үнэхээр миний маш олон одоо сайхан нөхдүүд надтай хамт тайз хувааж амьдралын сайхан найзууд сайхан амт нөхдөө зовлон жаргалаа хуваалцсан ийм сайхан уран бүтээлчд байсан. Одоо бол олон тэнгэрт одоо халин гоцсон байна. Тэгээд залуу халуун нас маань биднийг ерөөсөө дуу хөгжим нэгтгэжсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт сайхан найзууд байсан. Болж чадсан. Ер нь хамтлаг байна гэж юусэн хамтаараа ер нь сайхан амьдрах юм л тийм ээ. Үзэл бодол нэг өргөсөн түлхсэн ч гэсэн хүч нэг тийм ээ. Үйлс зорилго нэг ингээд дуурсан ч гэсэн докторсон ч гэсэн хүч нэг байх. Иймэрхүү л одоо зорилготой гэж анханасаа ойлгож ирсэн. Энэ ч одоо бодлороо бид нар яг залуу насны тэр өдрүүдэд уран бүтээх өдрүүд өнгөрөөсөн. Тэгээд олон сайхан дууг маань надтай хамт их барилдаж авсан соёл эрдэнэ хамтлагтаа би бол насан туршдаа тийм ээ талархаж явах хэвээр. 1988 онд зохиож 1989 онд радио телевизэд бичүүлсэн Чингис хаан дуугаараа манай залуучуудын үндэсний бахархлыг хөгжүүлсэн бүтээл хийсэн залуу шүү. Ер нь бол тэгээд 1985 оноос эхлээд одоо хойд хөршид маань Горбачев гэдэг даргын нөлөө тэр хүний удирдлагаар одоо нийгэм улс төр нь бас хөдлөөд урлаг соёлынх нь одоо өшөө арай чөлөөтэй болоод энэ тэнд рок фестивалууд байгуулагдаад тоглогдоод за ингээд барууны том хамтлагууд орж ирж тоглоод ер нь их байдал шал ондоо болсон шүү дээ. Энэ байдал Монголд ч гэсэн бас нөлөөлсөн. Тэгээд ер нь бол одоо бас нэг тийм хувийн аж ахуйн тооцоон дээр хамтлаг байж болох юм байна. Улсын хамтлагаас гадна хувийн хамтлаг байж болох юм байна. Аж ахуйн тооцоон дээр ажиллаад үр ашигтай байж болох юм байна гэсэн ийм одоо зарчмыг одоо ярьж ирсэн бол 88 он. Хүүхд залуучдын төвийн дэргэд Чингис хаан хамтлаг байгуулагдсан. Нөгөөх нь бол одоо Дарамын театрын дэргэд Харан хамтлаг байгуулагдсан гэдэг. Тэгээ энэ бол юуг гэхмээр ерөөсөө зах зээлийн өмнөх тэр хувийн одоо хэвшил одоо юу гэдгийг тийм ээ хувийн хамтлаг байгуулах эхний шанг бол энэ хоёр хамтлаг чадсан. Бүх юмыг нуруунд дээрээ үүрэх гэж л бид нар хувийн хамтлаг байгуулсан. Тэгээ найз нөхдөдтэйгөө анхныхаа хөгжимчтэй сайхан яриад одоо ингээд надтай хамт оч хамтлагт байсан миний одоо хамгийн журмын сайн анд нөхөр маань Аргаслын Ганбаатар бид хоёр бол одоо Чингис хаан хамтлаг анхны гишүүд нь. За дээрэс нь одоо манай дүүжднийм байна. Дүүжднийм бол одоо бас манай Ганбаатартай залуучдын соёлын төвийн дэрэгдэх тэр залуучдын чуулгат байсан. За Баян Монгол чуулгат тоглож ирсэн Эрдэнэбаатар маань мөн одоо бидэртэй нийлсэн. Энэ дөрвөн хүн бол одоо Чингис хаан хамтлагийн одоо анхны бүрэлдэхүүн гэж явдаг. Мөн тун удахгүй 10 жилийнхаа одоо сургуулийг төгсөөд дөржийн саруу сайхан манай хамтлагт орсон. Энэ бол одоо над дээр 6 дугаар ангиасаа хойш 90 орчим байдаг. Ер нь бол миний гитар дээр анх гар тавьж
байн хаяа авч явж сургуулийнхаа хэмжээний жижигхэн тоглолтуудад орж мөн залуучдын солийн дэвэн дэрэгдэх одоо ирээдүйн од дуралдаанд оролцож найз нөхдөйг одоо энэ золбоо бомбора амттай хамт тоглож тэр байтугай бүр төрүүлж ирсэн. Энэ хүүхд бол одоо манай Чингис хаан хамтлагийн 5 дахь гишүүн. Тэгээ мэдээж яриг бид ч одоо бас хөгжим артур авахын тулд гадагшаага бас зах зээл нээхийн тулд анх Сингапурт Чингис хаан хамтлаг жил хагасын хугацаанд явж өөрийн гэсэн одоо хөгжмийн артур авах ийм одоо боломжийг нээсэн. Нэгдүгээрт одоо хөрөнгөтөн оронд яаж тоглодгийг, хөрөнгөтөн оронд удаан хугацааны ажлын гэрээр яаж ажилладгийг, тэдний тавьдаг шаардлага юу юм? Англиар 1-2 дуу дуулах нэг ондоо, англиар 200-аас 300 дуу дуулах ямар хэцүү вэ гэдгийг бид нар мэддэг болсон. English, Singlish гэдэг хоёр хэлийг зэрэг судалж эхэлсэн. Ер нь бол бүгдээрээ манай Чингис хаан хамтлагийн англиар бол жил хагасын хугацаанд маш сайхан ярьдаг болсон. Явсан нохоо ясцуун гихчээр Чингис хаан хамтлаг бол ингэж Монголын рок попын түүхэнд анх удаа тухайн үеийн яриагаар бол капиталист оронд жил хагас ажиллаж амьдарч өөрсдийнхөө оршин тогтнох гол үндэс болсон хөгжим артур бүр нарийн ширийн бүх юм авч одоо Монгол дацч нь бол үнэхээр манай хамтлаг оршин тогтнох цаашдаа одоо ингээд 30 жилийн хэмжээнд үзэгч олонныхоо тийм ээ анхаарлын төвд байсаар байгаа нь бол яг л тэр хэдэн жилийн тэр магадгүй гэрээ сансан Сингапурын жил хагасын тэр зовлон мэт байсан өдөр сарууд бас нөлөөсөн л байж таарна л да. Дуулсан дуунаас нь зөөлөн энерхүйн хүүг аялгуу сэтгэл эвлэгсэн аядан ямагт дуурсах дор хүмүүний болон урд залуу явсан өдөгөө өтгөс миний сэтгэл дотгош энэлэн уйрах бүлгээ. Энэ шүүрс миний сэтгэлийн зулгүй даагүй үнэн уулгажээ. Занта тэнгэр аавынхаа хайрын дунгуйч тонот гэрийнхээ хойморт тоглож өссөн 9 шагаар хамбогд уулын хангаварт жаргалын дугаар салгуулсаар ханган түшигтэй автанда алдун бүлийнхээ дог оргидоо Ожоо сэтгэлийн тэнхээтэй ухаан тавийнхаа зүрхийг догдолооч урт амьдралын замдаа үлж дуулсан 9 эрдэнэ хамбогд уулын хангаварт жаргалын дугаар салгуулсаар ханган түшигтэй автанда алдун бүлийнхээ дог оргидоо Дүүрэн ачлалтаа хангар аавынхаа ивэлд багтаж алон голом тосагсан хайраар гэрэлсэн 9 лодот хамбогд уулын хангаварт жаргалын дугаар салгуулсаар ханган түшигтэй автанда алдун бүлийнхээ дог оргидоо Олын мэргэн хараата хонгор аавын өргөж сэтгэлд тодхон хорвоод таны бэлгэлсэн хожимо тасрахгүй 9 их шиг хамбогд уулын хангаварт жаргалын дугаар салгуулсаар ханган түшигтэй автанда алдун бүлийнхээ дог оргидоо хамбогд уулын хангаварт жаргалын дугаар салгуулсаар
ханган түшигтэй автанда алдан бүдихэд Оргидо 1988 онд 18 настай байхад минь анх өөрийнхөө зохиосон Бардам туулай рок дүрт дуулуулж намайг урлаг руу оруулсан. Улсын филармонд анх хөтөлж оруулсан хүн маань Жагаах. Миний шүтдэг дуучин. 83 онд цэрэгт очиод Чингис хаан гэдэг дууныхаа шүлгийг анх биччихээ л. Тэгээ би энэ шүлгийг бичиж байхдаа энэ шүлэг маань дуу болоод олон улсын 2-3 том уралдааны шагналыг аавн Монголын нэрийг гаргаж би бодоогүй шүү дээ. Зүгээр би Чингис хааны тухай нэг хэдэн мөр шүлэг бичсэн. Тэрийг байн уншдаг байлаа. Хүнд уншиж өгөөсөө жоохон зовс хийгээд цэргийн цэрэг гítлийн ингри харманд л бараг хагасчил явсан. Тухайн үед ч одоо энэ юу Чингис энэ нэртэй Монгол юу ч байгаагүй шүү дээ. Шүлгээ бичээд очисон чи харин тухайн үед дууны шүлэг баталж ирсэн ардын уран зохиол Шарвын Сүрэнжугаа ах маань цаг нь арай болоогүй шүүж байгаа. Жохон байцсан ч гэж ингэж хэлжсэн. Энэ бол 84 он шүү. Би 82 онд Бэгзийн уулангаар Мантгайцсан хатан гэдэг дууныхаа шүлгийг батуулж ирсэн. Тэгэхэд за бичиж болно. Харин дуулж болох юм уу би мэдэхгүй байна гэж хэлсэн үе шүү. 82 он. Мантгайцсан хатан гэдэг шүлэг маань. Тэгээд үнэхээр бас бичиж болсон. Дуул бас арай болоогүйсэн. Тэгээд соёл эрдэнэ хамтлагийн урын санд Мантгайцсан хатан маань орохдоо их хормын үрдийн автаа гэдэг шал ондоо шүлгээр дуугаж бичиж орж ирсэн. Энэ утгаараа бол бидний юм хийхэд бол тухайн үеийн одоо уран бүтээж ах нар маань тийм ээ яруу найрагчд маань бас хурцлж хэлж зөвлөж байсан. Чингис хаан дуу маань бол 1988 онд анх олонний хүртэл болж Эрдэнэ Батүйл маань надад хэлж ирсэн. 89 онд бид нар гадуур нууц хууц наагаад энэ тэнгээр хүнээс дайжиж зүхтаж энэ тэнд явж явахдаа таны Чингис хаан дууг чинь аялж ирсэн шүү гэж бидрийг бас зориулж ирсэн шүү гэж дараа нь хэлж ирсэн л да. Миний дуу тухай үед өөрийнхөө үргийг бас гүйцэтгсэн гэж үзэхэд хүргэсэн юм шүү. Тэгээ Чингис хаан дуу маань бол 1990 оны 100 Казахстаны Алматы хотод болсон дэлхийн 20 гаруй орны хамтлаг дуучид орсон Азийн дуу хоолой гэдэг олон улсын уралдаанд ороод одоо Чингис хаан гэдэг рок дуулаараа 3 дугаар байрын шагналыг авч алтан цом хүртчихсэн. Яг жилийн дараа 91 онд Японы Токиод болсон одоо Band Explosion 91 World Final гэж ер нь жинхэнэ утгаараа хэлдэг. Ямаха пүүсээс явуулдаг энэ дэлхийн шигшээ рок попын дууны уралдаанд бас энэ Чингис хаан рок дуулал маань орж Ямахагийн шагналыг хүртчихсэн. За би нэг хэсгээс нь дуулъя. Явж байгаа. За энэ хэсэг нь бол одоо анх шүлгэн зохиогдсон хэсэгт орсон аялал бол да. Тэгээ би яг тэр хэсгээс жоохон дуулж үзье л гэж бодож байна. Нэрийг чиний хэлхээс айдаг байна. Дүрийг чиний бодооч олдгүй байна. Нүгэл буйныг чинь ялгадгүй байна. Хотод үннийг чинь салгадгүй байна. Эрэгт Монголоо гэсэн их хантны бороо их түүхэгээсэн
та бидний буруу юу? Ер нь тэгэл амьдрал ондоо болсон, Чингис хүүчин байх байсан. Энэ бол нэг бодлын сайхан үе ирсэн. Мэдээж яриг, бичих, үйлдвэрлэх, зурх бүхэл эрх чөлөө бидэнд ирсэн. Чингисийн тухай сайхан кино хийгдсэн. Тунгуудахгүй бас Чингисийн тухай тийм дөөр зохиогдсон. Ер нь бол энэ агуу хааныхаа тухай монголчууд л дуулахгүй бол өөр хэн дуулах вэ гэж би боддог юм шүү. Алтын хавтай гэдгээ мэдүүлэх гэж хамтрууд үнэнч болгон сануулах гэж Монгол эрс Чингисийн бадрууд мартаган артага мөнх тэнгэртэйгэн хорвоо ин хасиг тоосон бидээ Намайг ич наард юм бол соёл эрдэнэ хамтлагийн жаргал сайхан гэдэг байсан. Тэгээд нэг мэдсэн ч одоо тэгээд ингээд Чингис хаан хамтлаг гэдэг ингээд тухайн үед бол одоо яг хуу Чингис хаан гэдэг дуу маань бас нэлээд нэрд гарцсан байлаа. Мөн 645 гэдэг дуу маань их нэрд гарцсан байлаа. Миний бүрэгд гэдэг дуу бол одоо тухайн залуучуудын одоо үзэжсэнээр бол Монголын анхны одоо жинхэнэ хүнд рок дуу гэж одоо бүрэгдийг нэрлэдэг. Манай Онон Бат ч гэсэн тэгж нэрлэдэг. Онон Бат бол Онон Бат маань энэ дуунд маань анх клип гэдэг юм анх хийж анх удаа Оны доо бүтдэг. Тэр хэдэн үсгийг одоо албан ёсмоор тавьсан клип нь бол одоо манай бүрэгд штэ. Жаргал сайхан миний хамгийн хайртай дуучин. Нэг онцлог нь ном их уншин. Уг хүнийхээ хувьд дажиггүй. Архитар суухгүй, соёлтой. Ер нь л эрх хүн. Тэгээд нэгэнт одоо амьдарч байгаа нийгэм маань чөлөөт зах зээлийн нийгэм болж хувираад маш их эрх чөлөө шаарддаг рок урлаг маань ингээд сайхан орчинд бий болонгууд тэгэл сайхан шинэ хамтлагууд, сайхан шинэ дуучид гарсандаа урлагт хөгжимд рок зүрх сэтгэлээ өгсөн бүхэл бүтэн айран бий болсон. Бид нар сонсогчдыг бэлдэж чадсан. Өнөөдөр бол бэлэн сонсогч нар ирж байгаа өнөөдрийн залуучууд бол хамгийн азтай байна. Бид нар бол одоо үнэхээр бэлэн сайхан тийм ээ бэлдсэн зах зээл дээр бэлэн сайхан үзэгчдээр уран бүтээлээрээ шууд орж иж байна гэдэг бол үнэхээр энэ бол одоо тусгаар бүтсэн Монгол улс урлаг уран сайхан тийм ээ олон улсын хэмжээнд хөгжөөд ирсний бас нэгэн баталгаа бас нэгэн сайхан учрал юм аа гэж би бодож явдаг юм да. Хүйтэн зулай тулсын их хүмүүсийн мөргөн билээ. Тимээ чинкин цагаан тагта бишээ. Эрт тусмаа бүхнийг тэтгэх чи бурханч бишээ. Ганцолдох амьдралынхаа гарцаагүй жинхэнэ эзэн билээ. Ганцоо салхит сансрын нэргүй зэрдэг гариг билээ. Тимээ чи хосон мөрөдөг чөрдөөч бишээ. Эрт тусмаа бусдыг даган баясагч бишээ. Азан үзэх дуртай шанхарчуудын нэгэн билээ. Алгаар тосох дургүй бардам ирсэн нэгэн